Нэмэлт гэрэл дээр мөн өсгөгчтэй гэрэл тавьчихсан. Их гэрэл дээр кислон буюу дээд гэрэл ингээд өсгөгчтэй тавьчихсан. За тээврийн цагдаагийн албанаас гадна талын гэрлүүлэх хэрэгсэл арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулалт ажиллаж байна. Энэ стандартын гэрэлтэй автомашин болон стандартын бус гэрэл тавьсан автомашиныг та бүхэнд харьцуулсан харуулъя. За яг энэ өөрөөрөө байгаа буюу стандартаараа байгаа гэрлийн тусгал нь ингэж тусч байна. Энэ бол өсгөгчтэй гэрэл буюу лед гэрэл, кислон гэрэл тавьсан автомашины тусгал ийм байна. За энийг одоо бид бүхэн стандартын гэрлээр солиулнаа одоо. Эргэж жолооч нар шинэ жил болж байгаа гэдэг энэ машинуудаа тоноглох явд их байна. За энэ ёлкны гэрлээр ингээ битүү тоноглолцсон байна. За энийг хуулна жолооч. За хуулъя. Жолооч нар маань одоо ингээд машиныхаа өнгө үзэмжийг сайжруулах гэдэг энэ элдв исэн ийм гэрлүүд хийгээд байгаа. Энэгүй тэгээ өөрийг стандартын гэрлийн сольж цагаан гэрэл тавиад дээрэс нь нэмээд гэрэл тавьсан. Та одоо замаач хөлөөлөө дээшээ шахаа зогсдоо. За энэ энгийн гэрэлтэй яг өөр байгаа стандарт. Ялгаа байхгүй 3 садаа гэрэлтэй, нэмэлт гэрэлтэй автомашин яг өөр стандартаар байгаа нь энэ. За стандартын бус буюу нэмэлт гэрэл тавьсан хүрүүс энэ байна. Ялгаагүй 3 садаа гэрэлтэй, нэмэлт гэрэлтэй. Нэмэлт гэрэл дээр мөн өсгөгчтэй гэрэл тавьсан. Их гэрэл дээр кислон буюу дээд гэрэл ингээд өсгөгчтэй тавьсан.